Тамхи нь хүний эрүүл мэнд, тэр дундаа гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ? Тамхиг богино хугацаанд татах, эсвэл урт хугацаанд тамхи хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлт гарч болохыг хамтдаа харъя. Богино хугацаанд тамхи татах нь нүдийг цочроож хорсгодог байна. Харин олон жил тамхи татвал болор цайх эмгэг тусч хараагүй ч болж болно. Энэ үед нүдний болор цайж өнгөтэй болж гэрлийг дотогш нэвтрүүлэхгүй байх нь. Тамхи татах нь арсны гадаргууд ойрхон хялгсан судсуудыг нарийсгаж хөл болон гарын үзүүрүүдийг хүйтэн болгодог байна. Никотин арсанд толб үүсгэдэг. Тамхичин хүний шарх соруу эдгэрэх үйл явц тамхи татаггүй хүнээс удаан байдаг. Энэ нь тамхичин хүний цусны урсгал хэвийн бус байдагтай холбоотой байх нэ. 10 жил тамхи татснаар арс маш өрчгөр болдог байна. Тамхины утаанд чихнээс булга гоожих шалтгаан болдог. Энэ нь хүүхдийн сонсголыг бууруулна. Иймд хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх нь хамгийн чухал юм. Хүүхдийн чихнээс булга гоожих нь явандаа сонсголын алдагдал төргөж суралцахад бэрхшээл учруулдаг байна. Харин насанд хүрэгчид тамхи татах нь нас нэмэгдэхин хэрээр сонсгол идэвхтэй бууруулах эрсдлийг бий болгодог. Тамхи татахад амнаас тамхины үнэр шууд өдөртөх ба шүдэнд шар толб үүсгэдэг. Хоолны амт мэдрэгтэй муулдаг. Мөн тогтмол тамхи татах нь хүмүүсийн буудлын халдвараар өвчлөх өвчлөлийг нэмэгдүүлдэг. Ам, уруул, хоолой хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлнэ. Тамхи татснаар мөчтийн цусан хангамж буурна. Энэ нь тамхичдын гар хөл болон хурууны үзүүрийг хүйтэн болгодог байна. Тамхи татахгүй үед тэдний гар салгалдаг. Харин удаан хугацаанд тамхи татвал гар хөл болон хөлийн үзүүрүүд халдварт илжрэлд хийт өвчл явагдаж эхэлнэ. Энэ үед биеийн бусад хэсэгт халдвар тарахаас эргэлж гар хөлөө тайруулах эрсдэлд хүрч болно шүү.